Сайн байцгаана уу өнөөдрийн минь. За энэ удаагийн имчилгээр бараа ажил болон үйлчлэгээний төлбөр мөн зээл болон зээлгчийн тооцоотой гүйлгээс бусад зээлдэгч болон зээлдүүлэгчийн тооцоотой холбоотой бусад гүйлгийг тусгахдаа гүйлгээний төрлөө харилцагчийн бусад тооцоо сонгох шаардлага талаар ярилцах болно. Банк болон касти системийн харилцагын орлого баримтын шинээр үүсгэхдээ гүйлгээний төрлөө харилцагчийн бусад тооцоог сонгож өгöd за өнөөгөө зааж өгөх шаардлагатай. Мөн байгууллага сонгоод банкны дасын сонгох боломжтой. Харилцагчийн бас сонгож өгнө. За төлбөрийн дүн. За энэ хүснэгтийн хэсэгт гэрээг сонгож өгөх шаардлагатай. За хэрвээ байгаа тохиолдолд эндээсээ сонгоод байхгүй тохиолдолд шинээр үүсгэж болно. Гэрээний төрөл нь бусад гэж сонгох ба цоцоо хийх валюта таашаалгасныхаа дараа нэр үүсгэх гэж дараад бичээд хаана. За үүний дараа танд сонголтын жагсаалтанд таны үүсгэсэн гэрээ нь харагдчихээн. Үг гэрээг сонгоод мөнгөн хөрөнгийн хөдөлгөөний зүйлээ сонгох шаардлагатай. Харилцагчийн бусад тооцоо гэж сонгож өгье. За хэрвээ уг жагсаалтанд танд хэрэгтэй мөнгөн хөрөнгөний зүйл байхгүй тохиолдолд та шинээр үүсгэж болох ба шинээр үүсгэж байгаа мөнгөн хөрөнгөний зүйлийнхаа нэрийг оруулж өгöd. За шилжилт хөдөлгөөний төрөл гэдэг хэсэгт болохоор таны шинээр үүсгэж байгаа мөнгөн хөрөнгөний хөдөлгөөний зүйл мөнгөн гүйлгээний тайлангийн аль хэсэгт татагдах вэ гэдгийг зааж өгснийхаа дараа хадгалаад хаана. За уг цэцтэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг бол та мөнгөн хөрөнгөний хөдөлгөөний зүйл видеоноос авах боломжтой. За тооцооны дансаа 12.01 буюу авлагын данс, 31.01 өглөгийн данс аль эсвэл зээл болон өрийн бусад өглөгтэй холбоотой дансуудыг сонгох боломжтой. За жишээлбэл 12.01 буюу авлагын дансыг зааж өгье. За ингээд шаардлагатай мэдээллийг бүлснийхаа дараа пост хийх буюу баримтаа баталгаажуулах шаардлагатай. За үүний дараа та дансны бичлэлтэй харж хянах боломжтой юм байна. За тэгэхээр Хана Трейдинг компани гэх харилцагчтай хийсэн тооцооны дансны бичлэлд харагдчихээн. Ингээд анхаарал тавьсанд баярлалаа.